ихэнх хүмүүс авсан дата маш хурдан дуусаад байдаг гэдэг асуудал байдаг тийм. За тэр асуудал ерөнхийдөө бол зарим тохиолдолд утаснаас нь шалтгаалж идэг. Юу яцгаана. За өнөөдөр би та бүхэнд iPhone гаруй утсан дээр таны мэдэх ёстой 10 ширхэг зүйлийг би танд одоо яг одоо хэлэх гэж байна. За та энэ 10 зүйлийг та мэдснээр өөрийнхөө хийдэг зүйлсийг арай хялбархан, эсвэл богино хугацаанд хийх боломжтой болно. Тэгэхээр таны бичлэгийг заавал үзээрэй. За яг одоо шууд бичгэндээ орцгоё. За тэгэхээр ерөнхийдөө ихэнх хүмүүс авсан дата маш хурдан дуусаад байдаг гэдэг асуудал байдаг тийм. За тэр асуудал ерөнхийдөө бол зарим тохиолдолд утаснаас нь шалтгаалж идэг. Утасны тохиргоноос. За утасныхаа cellular хэсгээс та өөрийнхөө утсан дээр байгаа бүх аппликейшнуудыг харна. За эндээс болохоор миний ногоон болцсон идэвхтэйнүүд нь болохоор дата ашиглагдах боломжтой тийм аппликейшн төсөв. За ерөнхийдөө бол миний хувьд App Store, календар одоо энэ идэвхгүй байгаа юмнуудыг бол би өөрөө ингээ хаацсан байгаа. Энэ нь яаж байгаа юм гэхээр намайг дата асах үед энэ програмууд миний дата буюу одоо 3 ч юм уу 4G-гээр ашиглаж байгаа үед эдгээр ерөөсөө идэвхгүй ашиглах боломжгүй байна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол миний дата гүйлт ерөнхийдөө арай бага байна гэсэн. Яг хэрэгтэй зүйлээ цуцуулна гэсэн үг шүү дээ тий. За тэгээд хоёрдугаар болохоор Wi-Fi assist гэж байгаа. Энэ болохоор Wi-Fi-аар орж байгаад зарим тохиол Wi-Fi-ийн сүлжээ нөгөө долгион нундаг шүү дээ тий. Тэр үед шууд автоматар дата 3-4G асах боломжтой гэдэг тохиргоо. Энийг нь би бол оф болгочдөг. Тэгсэн тохиолдолд энэ дата ч юм уу тий нэгжнээс ерөнхийдөө гүйхгүй гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө зөвхөн дата ашиглах тийм програмуудаа актив хийгээрэй. За тэгээд мөн эндээс та өөрийнхөө 3G, 4G гэдэг сонголтыг сонгоно. За зарим тохиолдолд зарим хүмүүсийн 3G ч юм уу болцсон байдаг. За бүр мангадгүй 2G, 3G гэдэг нь ерөөдөө бол маш удаан интернет байгаа. Интернет сүлжээ маш удаан. Тэгэхээр 4G байлгаараа тэгэх юм бол маш хурдан ашиглах боломжтой байгаа. Магадгүй хэрэг 4G гэдэг сонгоцсон ч гэсэн таны утас 4G гэж гарч ирэхгүй байх юм бол таны утас нь 4G сүлжээг дэмжидэггүй. Эсвэл таны SIM картын 4G сүлжээг дэмжидэггүй гэсэн үг. Тийм болохоор та тэрийг шалгаарай. За тэгээд мөн саний хідэн тохиргоо хийцэн ч гэсэн нэгжингүүгээд ч юм уу дата зарцуулагдаад байна гэж үзэх юм бол тэр нь бас өөр тохиргоо байгаа. За iTunes App Store гэж байгаа. Ийшээ ороорой. За энэ ч оронгууд use cellular data гэж тийм. Энэ болохоор интернет дата асаалттай байхад одоо интернетээс шууд апдейт ч юм уу тийм аппликейшн татагдана л гэсэн үг. Тэгэхээр энийг нь оф болгох хэрэгтэй. За энэ дээр нь апдейт хэсгэд нь болохоор энэ яг зүгээр автоматар байнгын апдейт хийгдэж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ бол зүгээр. Дараагийн гол асуудал болохоор энэ video autoplay гэж байна тийм. Энэ болохоор зөвхөн Wi-Fi only байвал зүгээр. Тэгэхгүй хэрвээ энэ хэрвээ on байгаа тохиолдолд та магадгүй дата ч юм уу авцсан байлаа гэж бодоход Facebook дээр доошоогоо newsfeed scroll-дод гүйлгэж яхад видеоч автоматар ингээд яваад эхлэн гэдэг нь таны датанаас зарцуулагдана. Ерөөдөө таны үзэх шаардлагагүй бичлэг автоматар тоологдоод эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөдөө дата нь бас хурдан дуусах магадaltaй. Тэгэхээр та энийг заавал Wi-Fi only гэдэг сонгоорой. Эсвэл зүгээр заавал дарж орж үзнэ гэх юм бол болгоцсон ч болно гэсэн үг. Тэгэхээр энэ хэдэн тохиргоо хийсэн багт ерөөдөө таны дата хэрэглээ ерөөдөө их давгүй болоод ирнэ. Хэрвээ миний бичлэг танд таалагддаг бол энэ дээр subscribe хийгээрэй. Мөн хонгодоо дарахаа мартав. Эсвэл та миний channel руу ороод энэ дарж маань subscribe хийх боломжтой. Мөн адилхан хонгодоо дарахаа мартав.